Монгол Улсын засгийн газар 18 сарын хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв байгаа. Энэ хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг болох гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдсан юм а. Засгийн газар олон улсын санхүүгийн донор, түнш байгууллагууд мөн улс орнуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Нэгдсэн үндэсний байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн хүн сүтэн аж ахуй болон эрүүл мэндийн байгууллагууд, Швейцарын хамтын ажиллагааны газар, Европын холбоо, Германы хамтын ажиллагааны байгууллага, JICA, олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон гадаад орнуудын элчин сайдын яамдын төлөөлөлтөд засгийн газар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Олон улсын санхүүгийн донор байгууллагууд Монгол улсын эдийн засгийг инхүү дүгнэж байна. I'm very pleased that this consultative Олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас харахад Монгол улсын хувьд урт хугацаанд маш өөдрөг ирээдүй хүлээж байна. 2008 онд дэлхийн улс орнуудад санхүүгийн хямрал нүүрлснээс хойш төдийлөн сэргэлт гарахгүй байгаа. За геополитикийн хувьд холбогдох асуудлууд эдийн засгийг таамаглах аргагүй болгож байна. За гэхдээ Монгол улсын хувьд байгалийн баялаг боловсролтой хүн ам ашигтай байршлаас эхлээд давуу тал нь эерэг үр дүн авчирна гэж үзэж байна. Өнөөдөр Монгол улсад үүсээд байгаа хүндхэн нөхцөл байдал бол төр зуурынх гэдэгтээ санал нийлж байна. Хамгийн гол нь олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд мөн Хятад, Япон болон бусад орнуудын зээл тусламж, хамтын ажиллагаа энэ экзэгтэй цаг үед онцгой чухал юм а. Монгол улсын засгийн газартай олон улсын байгууллагууд бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаа нь харагдаж байна. Дэлхийн банкны хувьд бүхий талаар хамтран ажиллаж байна. 2015 оны байдлаар хөгжлийн албан ёсны тусламжийн дүн дотоодын нийт бүтээгдэхүүний 2.4% тэнцэж, за нийтдээ 5.5 тэрбум гаруй долларын буцалтгүй тусламж хөнгөлтэй зээлийг манай улс авсан гэсэн статистик мэдээлэл байна. Япон улсын талаас Монголд хэрэгжиж байгаа хамгийн том төслүүдийн нэг болох шинэ нисэх онгоцны буудлын ажилд хамтарч ажиллаж байна. Нисэх буудлын ашиглалтанд орох үйл явц, орсны дараах үйл явц гээд бүхий л төвшөнд хөрөнгө оруулалт татна. За мөн Монголд хөдөө аж ахуй боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг кластераар хөгжүүлэхэд Японы тал хамтран ажиллах юм а. За ингэснээр эдийн засаг солонгороход чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. First of all, Mongolia has Манай хоёр орны засгийн газар хоорондын хуралдаан Берлин хотно болно. Энэвэр шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлцэх гэж байна. Энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтой юм а. Олон жилийн өмнөөс түнш донор байгууллага улс орнуудын төлөөлөлтөд зөвлөлдөж ирсэн нь эдийн засгийн харилцаа улам өргөжих итгэлцэл болж байгаа юм а. Монгол улсын зээлжих зэрэглэл, төсвийн сахилга бат, эрсдэл даах чадвар, эдийн засгийн солонгорол, бат бөх санхүүгийн систем, том төслүүд, улс төрийн нөхцөл байдал зэргийг энэвэр хөндөн ярилцлаа. Энэхүү олон улсын санхүү хөгжлийн байгууллагууд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалд өгнөлт өгч цаашид хамтран ажиллах талаараа хэлэлцсэн бол засгийн газар ямар байр суурь илэрхийлсэнийг одоо үзэгч та бүхэнд үргэлжлүүлэн хүргэе. Засгийн газрын хувьд эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр энэ оны болон эх оны төсөв холбогдох хууль тогтоомжуудаа батлуулж чадсан. За үндсэндээ эдийн засгийн хүндрэлийг даван туулах, цаашид өсгөхөд чиглэсэн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгааг хэлж байна. Засгийн газрын өрийн хэмжээ 2016 оны 2 дугаар улирлын байдлаар өнөөгийн үнцээр дотоодын нийт бүтээгдэхүүний 57% хүрсэн. Хуулиар тогтоосон босхийг хөрч давсан бөгөөд оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 87.5% тэнцэхээр хүлээгдэж байна. Ийм засгийн газраас төсөв санхүүгийн нэгдмэл бодлогыг хангах, төсвийн доктортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шилжилтийн үеийн зохицуулалт хийгээд байна. Эх онуудын төсвийн бондын төлбөрүүдийн өрийн үйлчлэгээний ачааллыг чиглэж, төсөв дэрэх дарамтыг багасгах, өрийг дахин санхүүжүүлэх, зардлыг бууруулах, зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, өрийн доктортой байдлын шинжилгээг тогтмол хийх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Мөн Монгол улсын засгийн газар олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бод хэлэлцээ агцтай явж байгаа гэдгийг та бүхэнд туулгая. Хөрш орнуудтай худалдаа транзит тээврийг нэмэгдүүлэх, казиногийн үйл ажиллагааг дэмжих, сүү махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол-Орос хятадын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх, газрын тос боловсруулах, цэс баяжуулах, нүүр сугаах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэргээр засгийн газар том төслүүдэд урагшлуулна гэдгээ илэрхийллээ. Эдийн засгийн хүндрэлээс гаргаж тогтворжуулах зорилгоор оюу толгойн далдуурхайн төсөл, 5 толгой, Гацууртын алтны ордны төсөл, 5 толгойн цахилгаан станц, Улаанбаатар хотын 3 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг өргөх зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эдийн засгаа хэдвжүүлэхээр төлөвлөд байна.
эдийн засгийг сэргээх хөтөлбөр амжилттай хэрэгжүүлснээр макро эдийн засаг тогтворжиж, эдийн засагт бодит өсөлт дунд хугацаанд 3-аас 7% хүрч өсөгнө гэж төлөвлөсөн. Засгийн газрын тавьжгүй хөгжлийн зорилт арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд дотоодын санхүүжилтийн их үүсвэрээс гадна гадаад их үүсвэр бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа. Уулуурхай хөдөө аж ахуй боловсруулах үйлдвэрлэл эрчим хүчний томоохон төслүүдийн нөлөөгөөр 2019 онд экспорт 5.4 тэрбум доллар, импорт 5.5 тэрбум долларт хүрэх, за гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум долларт хүрч өсөх боломж байгаа гэж үзэж байна.